Бид нар ууг нь бол нэг тийм гоё тайван, амар амгалан, тогтуу амьдрах юмсан гэж ярьдаг. Гэтэ яг тийм тогтуу амьдрч байгаа хүмүүс хэр их вэ? Та өөрийн амьдрал дээр бодоод үзээрэй. Яалч хүн нэг юм дутаад байгаа биз. Ямар нэг юм араас хөөгд байгаа юм шиг. Юу ч хамаагүй нэг юм хийх болохгүй юм шиг. Дийлэх юм тийм байгаа. Өнөөдрийн ярих сэдэв бол тогтуу амьдрах тухай. Тогтуу амьдрах гэдэг бол ухаан сарвал, сэтгэл ариун, бие эрүүл ах хийлдэг. Үүнээс оюун ухааны тогтун байдлын талаарх 7 зөвлөгөөг би хүргэх болно. Маш энгийн зөвлөгөөнөөс эхлээд сүүл рүүгээ илүү гүн гүнзгий философик агуулгатай болох байх гэж бодож байна. Энэ удаад барьж авсан ном бол Ryan Holiday-ийн Stillness буюу тогтун байх нь холдох түр гэдэг ном байгаа. Ном маань үндсэндээ оюун ухаан, сэтгэл зүрх, бие махбод гэсэн 3 бүлгээс бүрддэг. Зохиогчийн гол үзэл суртал бол Stoicism. Stoicism урсгалд энэ таамаглалшгүй ертөнцид сэтгэл хөдлөлөөр биш, оюун ухаанаар аль зүйлд хандаж, тогтун бөгөөд, ёс суртахуунтай бөгөөд сэтгэл амлаа амьдрах тухай заадаг. Тууштай байх, хүнлэг байх, тайван байх, хийж байгаа зүйлээ үргэлжлүүлэх гээд амьдралын луужин болж өгдөг. Хэрэв та юнтэлийн хэрэглэгч бол ажлын хажуугаар завсарлагаанаар 9900 төгрөгөөр дансаад цэнгэлээд нэгж ба датагаа зэрэг авч болно шүү. Дараа төлбөрт бол 20 ГБ, өрчсөн төлбөрт бол 10 ГБ дата 5000 нэгж хагалтах юм байна. Unitel app Toki app-аар авах боломжтой байгаа. Нэг цэнгэлэд амжилттай үргэлжлүүлээрэй. Ингээд гол сэдвт орцгоё. Нэгт эрт зэрэг. За түрүү хэлсэн энэ 7 зөвлөгөөн дотроос хамгийн энгийн бөгөөд хамгийн амархан хэрэгжүүлж болох нь өглөөс ирэх. Райан өөрийн нэг ихтгэл дээрээ өглөөний талаа ингэж ярьж байсан. Мань хүн бол 6-аас ирдэг. Эхнэр хүүхдүүд нь сэрхээс өмнө өөрөө сэржиж хүссэн зүйлээ хийж чаддаг. Райны үе тэр гарч гүйчээд буцаа орж ирдэг. Ууг нь өглөөс ирээд гарч гүнэ гэдэг чинь айгүй залхууралтай шүү дээ. Кортизол, мортизол хамаагүй юм ялгарч байхад. Гэхдээ яагаад тэгдэг юм бэ гэсэн чинь өглөөг ялан дийлэл, өдрийг ялан дийлнэ. Оройг бас ялан дийлнэ гэж байгаа юм. Шинэ бид нар амралтын өдрүүдэд бодоод үзье л да. 5 хоног баахан ажиллаж байгаад ганц улдах амралтын өдөртөө маш олон зүйл амжуулахыг боддог шүү дээ. Гэтэ өглөөс ирээд бид нарын дийлэх нь юу гэдэг вэ? Орон дотор уцаа орлдог. Босоос салхуу үрдэг. Тэгсээр хагаад 10-11 болно. Үд болно. За ярьшиг гээд нэг л мэтгэд юу ч амжиж чадаагүй амралтын өдөр дуусчдаг. Тийм болохоор өглөөг заавал ялан дийлэх ёстой. Сэрээд уцаа бити оролт. Ядаж 30 минут. Уцсандаа бөөхөр. Сошиал үзэж болохгүй. Мэйлээ шалгаж болохгүй. Чатаас уншиж болохгүй. Өөрийн өглөөгөө бусдын контролд хизээч оруулж болохгүй. Таны өглөөний эхний 1 цаг гэдэг бол таны бүрэн удирдлагын доор байх ёстой юм шүү. Хоёрт мэдээллийг хязгаарлал. Herbert Simon гэх Нобелийн шагнал профессор байдаг. Мань хүн хэлэхдээ мэдээллээр баян байх нь анхаарлын ядуурлыг бий болгодог. Үндэ энэ дэлхийд ч бай, Монголд ч бай болж байгаа явдал бидэнд падлийч байхгүй. Энэ чинь ингээ миний амьдрал нөлөөлнө гэж бодож магадгүй. Чи ус төр оролдохгүй байсан ч ус төр чамаар оролдоно энэ төр гэдэг шүү дээ. Гэтэ мэдлэгээд хийх юм юу ч байхгүй юм бол тэр мэдээлэл бол зүгээр л хог ахгүй юу? Улаанбаатарчууд бол сенсацийн орнд амьдардаг ард түмэн. Дээрээч тэр доорооч тийм. Ус төрийн мэдээ Facebook-ын ирүүл найз төвтэй авч ив. Одоо үнийгээ зүгээр л болох хэрэгтэй. Орондон зүгээр ажиллаа хийлтэй. Тийм үстэй. Өөрөө бахан ховч үе араас хөөцөлдөг мөртлөө амар амгалан байдлыг хүсэж байдаг. Үүштэй. Бид өөрийн амьдралын дийлэн хувь заяаг өөрөө шийддэг. Тийм болохоор тархин дотор ямар мэдээлэл хийх вэ гэдэг дээр нухастай хандах хэрэгтэй. 3-т оюун санаагаа хоосол. Шон Грин гэх Америкийн бейсболын тамирчин байдаг байж л дээ. Манер маш өндөр цалингийн гэрээтэй ороод тэр дарамтнаасаа болж олон сар дараалж бөмбөг цохиж чадахгүй байсаар агаад сүүлдээ өөрийн ээлжинд болох болгонд зэрэглийн судлаас хүмүүс бүүмэлдэг болж. Тэг тусмал улам стресстэй болоод анхаарал төвлөрөхгүй бүрч дорцоор. Тэгээд нэг өдөр ном эргүүлж агаад зэнгийн мод хагал ус зөө гэдэг сургаалыг сонсоод оюун санаагаа хоослоод юу ч бодохгүй талбай дээр гараа зогсон чинь 6 ээлж зургуулан дээр амжилттай онож багаа ялтны хүргэсэн байдаг. Ер нь бол хүн элдв 7 юм бодохгүй байхдаа хамгийн сайн амжилт үзүүлдэг. Жудогийн дэвжэн дээр жудочд медалийн төлөө байрлахдаа элдв юм боддог гэж бодож байна уу? Нэрээ нөгөө Netflix-ийн сургалт маань хизээ гарах бол хүш ингээд хүүхдээ айл сургалт оруулах уу? Ингэж бодож барилдгүй л ах. Үүнтэй яг адилхан бид нар ч гэсэн ажил хийхдээ ажлаас өөр юу ч бодохгүй. Ажил гэдэг үйлдэл үлдэх хэрэгтэй. Suzuki Daisetsu гэх зэнгийн мастер ингэж хэлсэн байдаг. Хүн бол боддог зэгс. Гэвч тооцоолж бодохгүй үедээ
хамгийн сайн ажиллая гэдэг. Өөрийгөө мартагдах урлагаар олон жил хичээлэл хүүхэд шиг чанараа эргүүл авч болно. Энэхүү чанарыг авсан цагт хүн боддог хэрн боддгоо болно гэж. Иймээс дэмий эргэлзэж хит их бодож хийж байгаа ажлаа бити илүү хэцүү болохоор бодол бодох тусам ихний алхам хол болдог юм шүү. Тийм учраас ажлаа ихтэй бодлого үйлдээрээ. 4-т ааж увэж гүнзгий бод. За түрүүн бити бод хичээд гүнзгий бод гэхээр гэж санагдаж байгаа. Довчхондоо бол жижиг хэргийг бодлого үйлдэж том хэрэгт бодлоор хандах хэрэгтэй. Бидний мэдэрдэг зовлон шаналлын ихэнх нь ухамсараар биш, зөнгөөрөө ашигласнаас болдог. Шилээ зүгээд үнэн харах гэж аазандаггүй. Ингээд асуудлууд хөглөрснөөс болоод оюун санаа хоосолж чаддаггүй. Шийдэхгүй байсаар агаад энэ бодол чинь дүүрчихнэ. Тийм учраас өдөр болгон тодорхой хэмжээнд өөрийн чухал асуудлуудаа бодох хэрэгтэй. Ийм цагийн өөрт гаргадаг байх хэрэгтэй. Өөрөөс асуух хэрэгтэй. Өөр чинь юу чухал болохыг, чухам юу болоод байгааг, юу харагдахгүй нуугдаж болохыг, шатрын үлийн үлдсэн хэсэг ямар харагдахыг, амьдралын утга учир үндэ юу болохыг. Ингэж 10 минут суухыг зөвлөж байна. Магадгүй энэ бодлын манан дундаас асуудал нь шийдэгдэнэ. Шин зорилгоч олж олно. Амьдралаас талархаж магадгүй. Энэ бол тогтун байхад зайлшгүй шаардлагатай чухал алхам шүү. 5-т мэрэг ухаанд тэмүүл. Байнгын зурагч бай гэсэн үг. Хүн хизээ зөндөөгэй гэвэл сурхаа байсан цагт. Би өмнө та бүхэн Сократын грекийн философч үгний тухай ярьж байсан. Тухайд Сократын хүн бүхэн грекийн хамгийн суу тухаантан гэж ярьдаг байж л дээ. Гэтэ энэ цуу ярианд итгээгүй нэг хүн байсан. Сократ өөрөө юм. Сократ өөрийгөө болоогүй, мэдгээс мэдгүй нэх гэж бодож сурч тэмүүсээр байгаад өнөө үед яригдах сууднуудын нэг болсон. Сократ бол мэдгүй зүйлээ үнэнгээр харж чаддаг цөөн хүмүүсийн нэг байсан. Гэтэл өнөөдөр дийлэх хүмүүс мэдэмхийрдэг. Надад ч тийм тал байдаг. Яагаад юм бэ гэвэл мэдэхгүй, чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө гэдэг бол маш хэцүү алхам. Гэхдээ амьдралын бүхнийг мэддэг болчвол амьдрч яахсан нэлээ. Амьдрал гэдэг бол мэдгүй зүйлээр дүүрэн тусмаа илүү сонирхолтой байдаг. Сонирхох зүйл олон бөгөөд гүнзгий явах тусмаа л баялаг болдог. Иймээс хэзэж сурхаа зогсоож болохгүй. Хөгжөө зогсоож болохгүй. Би имчлэг хийдэг нь үргэлж өөрөө давхар хөгждөг учраас судал сонирхох тусам мэдлэгээ улам харивчуулж амьдралаа илүү тогтун болгодог учраас таач энэ имчлэгийг нөхөрлөвдсөн байна гэдэг бол та мэдхийн тэмүүлэл байгаа гэсэн үг. Буддын илэгт мэрэгэн ухааныг прашна гэдэг. Энэ бол бодит байдлын мөн чанарыг ойлгох гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл мэрэгэн хүн гэдэг гаднах ертөнцийн хамгийн үннээр доторх ертөнцөөгөө холбож чаддаг нэгэн байх нь. 6-ад өөртөө итэг. Эгоноос зайлсхий. Дараа нь үүнтэй холбоотойгоор өөртөө итгэж эгоноос зайлсхийх тухай. Хүн яагаад эготой байдаг гэж та бодож байна? Өөртөө хит итгэлтэй болохоор уу? Үгүй. Яг эсрэгээр нь. Энэ бол өөртөө итгэлгүй байлтаас, алдах айцаас, жихэн өөрийгөө нуух, чин хүслээс үүддэг. Эготой хүмүүс гэдэг эргэлзээнд үүмэрсэн, сагсуурал зовсон, онгорч хуурамч дүр хэсгснийхаа шанд баригдсан байдаг. Харин өөртөө итгэлтэй хүмүүс гэдэг ямар байдаг вэ? Тэд юу ч болохыг мэддэг. Өөрийгөө батлан харуулах зовлонгоос чөлөөлөгдсөн байдаг. Зөрчлөөнөөс айдаггүй. Хамгийн гол нь өөрийгөө хэн гэдгийг мэддэг. Тийм болохоор хэрвээ өөртөө итгэлтэй байхыг хүсэж байвал өөрийгөө хэн бөгөөд ямар байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрийн үзэл бодлоос өөр үзэл бодолд нээлттэй байж зөрчлөөний таашаа. Хэрвээ өөрийн буруу бол өөрийгөө өөрчлөх хатан зоригтой. Дутуугийн комплекс баригдаж эгонд автсан хүний хувьд өөрчлөлтийг хамгийн том айдас байдаг. Гэхдээ юу үнэн бэ гэвэл амьдрал гэдэг бол үргэлж өөрчлөлт. ертөнц үргэлж хувьсаж, аяг цай хөрч, бие сэтгэл байнгын өөрчлөлтөнд байдаг. Нэгийн юу хувиршгүй зүйл байхгүй гэдгийг ухаарах хэрэгтэй. Тогтун байна гэдэг нь нэг юм байна гэсэн үг бол биш. Тогтун байх нь өөрчлөлтөнд өөрийгөө алдахгүй байх явдал юм. Иймээс өөрчлөлтийг хүлээн зөвшөөр. Өөрийгөө хүлээн зөвшөөр. Бусдыг хүлээн зөвшөөр. Ингэж чадвал
та өөртөө итгэлтэй бөгөөд тогтун байж чадна. Эцэст нь сул тавь. Байт харвааны мастер, цэнгийн мастер Ава Кензо их бараг самурай шиг Япон харваач нэгэн түүхийг товчгоо ярьж өгье. Тэр багшлагтай харвааны техник ур чадварт юр анхаардаггүй байлаа. Кензо бараг зориудаар шавнартай ямар ч техник зааж өгдөггүй. Харин үүний оронд ангишрахгүй химээх, оюуны төлөв заахыг илүү төсдөг байж. Тэр нэгэн өдөр шавьяа дуудаж ирээд ингэж хэлж: "Чи зориг тавин хитрхи хүсэн тэмүүлж байгаа нь замчнд хүндэлж байна" гэж. Юу гэсэн үг гэвэл хяналтыг гартаа авах, үйл явцыг хянахыг хүсэх аваас энэ урлаг, ур чадварыг хүсэж чадахгүй гэж байгаа юм. Тэр үүний оронд шавнартаа тухай үйл явцад бүрэн автаасаа гэж хүсдэг байсан. Байтараа ийм байх ёстой гэсэн ойлголтод бүрэн хаяасаа гэж хүссэн. Одоодоо нээлттэй бөгөөд хоосон байгаасаа гэж хүссэн. Ингээд шавнаар нь бүрэн ангижсан үед тэр хэрхэн харвдыг заадаг байж л дээ. Амьдрал дээр хамтаа бодоод үзье. Заримдаа ингээд аливаа зүйл хүсэх тусам тухайн зүйл хол болдог юм шиг санагдаж байсан уу? Үр дүнд нь төвлөрөх тусам, хичээх тусам бүтлгүүддэг юм шиг санагдаж байсан уу? Жишээ нь хин ч харсан гой зуржийг имээр зураг зурах гэсэн чинь бүтлгүүтээд. Үүний оронд зүгээр л мэдэрсэн зүйлээс урсан чинь тэрний илүү гоё болсон. Аль эсвэл саксны шийдвэр бөмбөг шийдэхдээ арга техник, стратеги бодож шийдэхэд юусоо орохгүй мөртлөө. Зүгээр л биеэс сул тавиад 3-аас шийдэхэд хурдаг ч юм уу. Үүнийг флоу гэж нэрлэдэг. Одоо цагт орж бүрэн төвлөрөхийг, үр дүн, зорилгоо мартаж хийж байгаа зүйл дотор орохыг. Жишээ нь би контент болгон дээр ярихаас өмнө ярих гэж буй зүйлийг нэг удаа цаасан дээр буулгадаг. Яг энэ хэсгийг юу гэж тайлбарлах вэ гэд бичиж байхдаа энэ үедээ би флоу дотор орсон. Тэр үзэлт мүзэлт юу аах нь хамаа ахгүй толгон дотор орсон зүйлээ л бичиж байгаа юм. Одоо цаг хэд болж байгааг ч би мэдэхгүй. Энэ үед миний гүйцэтгэл дээцэгтэй хүрдэг гэж би боддог. Би бодож байгаа мөртлөөсөө бодохгүй гэмээр тийм төвлөрөлд ордог. Урлаг, спорт, ажил, харилцаа бүгд адилхан. Мэргэжлийн хоолын үүдийн жүжигчид техник арга барилаа бодож жүжиглдэггүй. Тэд өөрийгөө сул тавьж дүрдээ умгадаг. Айзек Ньютон модны сүдэр твтэнгээ аль нь модноос унахыг хараад татах хүчийг нээсэн болохоос биш. Заав эз. Намайг алдартай болгох шинжлэх ухааны нээлт хаана вэ гэж сэтгэж байхад нээгээгүй. Entrepreneur бизнесмэнүүд жишээлбэл Марк Зукерберг тэр ямар бизнесийн санаа байна гэж бодон бодож байгаад Facebook-ийг хэлүүлээгүй. Ван Гог зураг зурж байгаа үедээ Достоевский зохиолоо бичиж байгаа үедээгээд агуу зүс үргэлж бие сул тавьснаас ихтэй байдаг. Тийм болохоор үр дүн хөөх биш. Одоодоо амьдр. Одоодоо амьдрах гэдэг бол мэдээж юу хүснээ хийгээд гар утсаа орлож ихтэй бол хэлээгүй. Хийж байгаа зүйлдээ шумбаж, үүнээс анд мэдрэмж олон амар амгалан байдлыг хослон мэдрэх тухай юм. За ингээд маш товчхондоо тогтун байх нь гол төлхөр номын талаар товч тайлбарлалаа. Энэ номыг сонсох гэвэл M-book дээр аудиогоор байгаа шүү. Бас M-book YouTube хуудсан дээр ануудаа хийсэн подкастаас байгаа. Таалагдсан бол сэтгэл үлдээгээрэй. Дараач дугаараар уулзъя. Баярлалаа. Баяртай.